Дэлхийн аврагын болон Хүүхдийн олимпийн наадамд амжилттай оролцож төвлөрлийн давсанд Монгол улсын хангирыг өндрөөр гаргасан жюдо хөхөө шадрын холбооны дараах тэмцэлийг төрийн олон медалаар шагнасугай. Өдөрийн гоёны угаан бүгийн болон Бадгүйгийн мөнгөн дууд шадрын холбооны тамирчин олон улсын шадрын их мастер. Тамирчин тасалжуулагчид манай Винбергийн сургуулийн оюутнууд аавны өдрийн түмаануулан альтяа. Тэгэхээр манай тамирчид маш өвдөлтөй байна. Тамирчид мөн одоо тасалжуулагчид таавны яста адар ташилтын дор шагнал гардуулсандаа баяртай байна. Энэ шагнал басны тамирчид тасалжуулагчид хүмүүс Монгол улсын гэрээний баярлалаа. Хоёрын найрооны зуны олимпиад гаргасан монголчуудын амжилт бол гайхамшигтай амжилт байсан. Тэр амжилтаас хойш манай тамирчдын гаргаж байгаа амжилт бол үнэхээр гайхалтай байна. Энд хоёр зүйлийг онцлогийг бас бодож хэлхийг хүсэж байгаа. 2008 оны олимпиадаас хойш гаргаж байгаа тамирчдын маань амжилт нь хоёр онцлог байна. Энэ ямар онцлог вэ гэхээр нэг нь анхны гэсэн. Нэг юм онцлог байна. Хоёр дахь нь бол манай залуучууд маш их одоо өндөр амжилтыг гаргаж байна. Манай залуугийн 2008 оны олимпиад дараагаар болсон дэлхийн жюдогийн аврал шалралт тэмцээнээс манай Цагаанбаатар жюдогийн түүхэнд Монголын жюдогийн түүхэнд анх удаа алтан медаль хүртсэн байгаа. Манай төгс цогт 17 настай хүүхэд боксing одоо дэлхийн насан туршидын дэлхийн аврагаас мөнгөн медаль хүртэж ирж бид бүхний баярлуулж байсан. Энэ бол үнэхээр бахархууштай юм сайхан амжилт байгаа. Энэ жилийн амжилтаас би бас 2-3 зүйлийг хэлье гэж бодож байна. Манай Эрдэнэ бол байна. Сайн Сингапур улсад болсон 14-өөс 18 наснуудын хооронд өсвөрийнхний дунд болсон олимпийн энэ тэмцээнээс гимнастикийн төрөлд анх удаа Монгол улсын түүхэнд алтан медаль авч ирсэн. Энэ бол үнэхээр Монголын ардын бахархал болсон сайхан амжилт юм аа. 17 настай тэгээд гимнастикийн төрөлд энэ түүхийн ардад олон багш нарын, олон дасгалжуулагчдын олон жилийн нүүрэг хөлмөр байна. Манай Бат Цэцэг байна. Олимпийн тэмцээнд оролцоод жюдогийн төрөлөөр мөн 14-өөс 18 наснуудын тэр олимпиад оролцож чөлөө Бат Цэцэг жюдо. Тэр 17 наснда алтан медаль авч ирсэн. Үнэхээр одоо гайхамшигтай амжилтыг энэ одоо өсвөрийн олимпийн тэмцээнд гаргасан. Үнэхээр энэ одоо залуучуудаа бахархаж байгаа, Монголын ард түмэн бол бахархаж байгаа гэдгийг хэлэх зүйтэй байна. Энэ тооны тухай хэлий 16 настай өсвөрийн шатагчдын дэлхийн аврагаас алтан медаль авч ирсэн. За Монгол улс маань сая багч үлдсэн дэлхийн залуучуудын буудлын аврагаас 20 настай охин алтан медаль авах гэсэн. Энэ бол одоо гайхамшигтай амжилт байна. Сая Монгол улс маань буудлын тамирчдын сумны тухай асуудал тавьж байгаа. Энэ сум бол үнэхээр хэцүү гэж ингэж манай буудлын тамирчид ярьдаг. Одоо би намар 11 сард байгаа Хинланд болон Европын зарим орноор айлчна. Гэхдээ Монголын бахархал болсон, Монголын өг болсон энэ тамирчдад дагуулж явъя гэж байгаа. Энэ айлчдын бүрэлдэхүүнд Монгол улсын ерөнхийлөгчийн зочин болж Хинланд улсад айлчдын бүрэлдэхүүнд манай
өндөр хөдөлмөрийн баатар манай Монгол улс хоёрыг багтаж байгаа. Одоо манай тавигчид Израилийн сумаар болдог тэрүүтүүтэй очино. Тэгээд энэ одоо сайн тавьсан хүсэлтийг хэрэгжүүлж өгнө. Хэрэгжүүлэхийн төлөө ерөнхийлөгчийн хувьд ажиллана. Ийм учраас цаашдаа гэсэн энэ гайхамшигтай амжилт гаргасан хүмүүсийг ер нь зөвхөн гадаад улсаар биш. Үнэхээр энэ одоо зочин болгож авч ингэж явах ийм одоо дэмжих ийм одоо бодлого байгаа гэдгийг хэлье. За би мөнгөний туулын тухай одоо сэлж байгаа байгаа. Ер нь олон жил Монголын шатрыг өнгө болж явдаа шүү дээ. Залуу хүмүүс. Тэгээд сая Европын шатрыг дэлхийн ороод. Тэгээд дээрээс манай дээр шатрын баг тэр Европын одоо залуучууд маань гүржийн бусад одоо орны маш хүчтэй багуудыг ардаа орхиж нэгдүгээр байсан. Энэ гайхамшигтай ажил юм аа. Энэ багуудтай. Манай мөнгөний туулын аавыг баяр хажууд нь дарааж явж байдаг. Ийм сайн аав, жаргэр одоо ийм сайн дасгалжуулагч байрны анхаарал тавьж байдаг хүмүүсийн ачаар бас энэ одоо гайхамшигтай амжилтууд гарч байгаа гэдгийг хэлхэн зөв байгаа гэж бодож байна. Энэ амжилтуудыг олоход цаашаа маш олон амжилтуудыг дагуулах нэг гайхамшигтай амжилт сая Москвад гарсан. Энэ бол одоо манай Соронзон болдын Батцчийг гаргасан. Дөнгөж сая Монгол улсын авиа тамирчны өндөр одоо хүндэтгэл шагналыг хүртсэн манай Батцчиг байна. 35 жилийн дараа манай алдартай одоо бүх гөгчүүдийн баян мөнгө оройд авах хоёрын дараагаар чөлөө хөхөөс 20 настай Монголын хөдөө төрсөн хөдөөгийн малчны зэдэн дээр өссөн нэг юм охин 20 настай дэлхийн чөлөө хөхийн аваагаас алтан медаль аваад Монголын багатаа хаана гэж ярьдаг Монгол хүндэл байгаа шүү. Хамт амьдарч байгаа хүмүүсээрээ багтах хэрэгтэй. Нэг үеийнхнээрээ багтах хэрэгтэй. Өнгөтэй өвдөө яваа хүмүүсийн амжилтаар багтах хэрэгтэй. Чадaltaа, зоригтой, сэргэлэн яваа. Үнэхээр дэлхийн тавцан цахиур хагалж яваа энэ октоудаараа, энэ залуучуудаараа монголчууд багтах ёстой. Би Соронзон Батцчийг саяны солионоос ярилцлыг араа багтаж байсан. Монгол хүн болж төрснөөр хамгийн багтсан гэж. Гайхамшигтай. Үнээр бүгдээ Монгол хүн болж төрснөөр багтсан. Энэ сайхан ард түмний нэрийг ингэж дэлхийн тавцанд гаргаж яваагаараа бид нар бие биенээрээ багтах ёстой. Энд нэг онцлог зүйлийг бас нэмж хэлмээр санагдаад байна. Энэ юу вэ гэхээр манай октод маш их галтаа завтаа сэргэлэн байна. Сая миний хэлсэн энэ олон амжилтын дотор манай октод эмэгтэй тамирчдын амжилт их ил тод харагдаж байгаа. Ийм учраас энэ бол нэг юм үзэгдэл болж орж ирж байна таа бүхэн. Тэгэхээр мөн автоудаа одоо автоудаас дутхгүй өсөж байгаа хөвгүүдтэй энэ дөрөв бие тамирын сургуулийн одоо хөвгүүд өнөөдрийн энэ амжилтаар багтаад сууж байгаа айл гэр бүхэн энэ амжилтаа зэрэгцхийн төлөө зүтгээрэй гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэн хүсье.